За энд одоо ном танилцуулах байгаа лонжид би бол одоо лонжиддаг хүн 2015 он хүртэл Монгол Улсын их сургууль багшлаж байгаад ингээ өнөр насны тэтгэвртэй гарсан одоо ийм өвгөн байна. За ингээ өнөөдрийн танилцуулах зүйл бол 1912-оос 1918 онд Богд эзэн хааны зарилгаар одоо хэсэг эрдэмтэн судлаачдын боловсруулсан зарилгаар тогтоосон Монгол Улсын хууль зөвлөмж бичиг гэж 65 дэвтэр ийм одоо эрх зүйн том акт сурвалж байдгийг энэ товчхон танилцуулъя гэж ингэж бодож байна. За энэ тухай бол одоо Японы эрдэмтэд за мөн бусад улсын эрдэмтэд бол нэлээд судалсан, ашигласан. За манай эрдэмтэд бас ашигладаг, судалдаг одоо ийм зүйл байж байгаа. За тэгэхээр 1911 онд Монгол улс төрийн тусгаар тогтнолоос сэргээснийхээ дараагаар хийсэн одоо хоёр их том ажил байдаг. Энэ нь юу гэхээр зэрэг нэгдүгээрт нь төрийн албан ёсны түүх бичсэн. За энийг бол би өмнө одоо ярьсан. Зарилгаар тогтоосон Монгол улсын шастар байж байгаа. Хоёрдугаарт нь эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох орчин үеийн тухайн үеийн дэлхийн дахины жишгт нийцүүлэх зорилгоор одоо боловсруулсан энэ зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зөвлөмж бичиг 65 дэвтэр байгаа. За энэ 65 дэвтэр бол үндсэндээ номын санд баг бүрнээрээ байна. Ганц хоёрхан дэвтэр дутуу. За 1990-ад онд энэ хууль зөвлөмж бичгийг одоо засгийн газрын архиваас ирэхэд хэвлүүлсэн. За тэгэхэд бол бас нэг хэдэн дэвтэр 7 дэвтэр нь олдоогүй байсан. Тэр 7 дэвтэр бол Японд 1921 онд энэ хүрээнээс хүн аваачсан хүмүүс тэрийг орчуулаад хадгалж ирсэн эрдэмтэн бат сайхан бусад хүмүүс бол одоо олж авчирч сүүлд нэмж хэвлүүлсэн ийм хууль бичиг байгаамаа. За энэ хууль зөвлөмж бичиг бол юу гэхээр зэрэг ерөөсөө эрүү иргэний бүх хэргийг одоо энд хамруулж багтаасан. Энийг яаж шийдэх вэ гэдгийг. За энд бол хамгийн түрүүнд нутаг дэвсгэр засаг захиргааны хуурийн тухай хууль байж байгаа. Энэ нь Богдын их шавьяас одоо эхэлдэг. За энэ хууль зөвлөмж бичгийн 65 дэвтрээс 34 дэвтэр нь бол одоо энэ туулган мараар хэвлэгдсэн. За энийг бол нэлээд нууц байдлаар хятадаас бол нууц байдлаар хэвлсэн болтой байгаа. За энэ Оросын эрдэмтэн Майский гэдэг хүн 1921 онд Монголд мал хөдөлж авах экспедицээр ирснийхээ дараагаар энэ хууль зөвлөмж бичгийн хэвлэгдсэнх нь бол одоо үдсэн байж байгаа. За тэгээ монголчууд бол энийг бас яхан нууж хаадаг юм байна. Тэгэхдээ манай улсын хурлаар бол энэ хилцэжсэн энэ төр тухай бол бас сонир мэдээнүүд бол байж байгаа. За энэ хууль зөвлөмж бичиг бол үндсэндээ тэр орон нутгийн засаг захиргаа за тэгээ төрийн яам албан газруудын бүтэц зохион байгуул цадин за тэгээ төр түвшинтийг яаж сонгож авах вэ? Ямар тохиолдолд талж өөрчлөх үү? Ямар тохиолдолд улируулан сонгох ажилуулах уу гэдгийг маш нарийн зааж өгсөн байж байгаа. За энэ дээр бол одоо түвшинмэл хүнд байх ёстой уламжлалт, сайн чанар, сөрөг чанар, сөрөг байдал юу байх вэ гэдэг бол маш дэлгэрэнгүйгээр энд бичсэн байдаг. Энд бол нэлээд хатуу шалгууртай. Зөвхөн бичиг үсэг мэддэг хэрэгэн зэрэгтэй байх төдийгүй өөр бас одоо олон шинжүүд бүрдсэн байх ёстой гэж. За 1911 оноос хойш Богд эзэн хааны зарилгаар бий болсныг шин зүйл бол ямар ч угсаа сурвалжгүй тийм хүмүүсийг Монголын төрд авч ажилуулж ирсэн. Хэрвээ Чингийн үед ямар нэгэн угсаа сурвалж тийм хүмүүсийг одоо төрийн албанд авдаг байсан бол 1911 оноос хойш ерөөсөө эрдэм чадaltaй үнэн шударга хүн бол угсаа залгамжлаггүй байхад төрийн албанд ажилуулж ирсэн. Тухайлх юм бол одоо их шавийн даалам цэрэн чимэг гэж хүн байгаа. За энэ хүн бол ямар ч угсаа сурвалж байхгүй эрдэм мэдлэгийн тухайн үедээ хитийдсэн бусдаасаа бүр давуу гарсан одоо ийм хүн байсан. Энэ хүн бол дотоод яамны тэрүүн сайдаар томилогдож ирсэн. Одоо ийм жишээ байгаа. За энэ хууль зөвлөмж бичигт бол Монголын одоо улс тухайн үед гарч ирсэн гэмт хэрэгүүдийг маш нарийн зааж өгсөн байж байгаа. Энэ дээр юу гэхээр зэрэг одоо битүү хулгай гэж. За энэ бол эзэнд нь хариуцагчд нь мэддэхгүйгээр одоо хулгай хийснийг хулгай гэж. Шууд дээрэмснийг бол одоо тэр илт булаах гэж ингэж хоёр ангилсан. За ингээд хулгайн хэргийг бол хэрэг дотроос бол энэ хулгайн тухай хууль бол одоо 50 хэдэн заалттай. За энэний одоо 10 хэдэн заалт нь бол одоо малын хулгайтай зориулсан хулгай хийсэн хүмүүс зориулсан байдаг. Малын хулгайг бол одоо хоёр янзаар янзлсан байгаа. Нэгдүгээрт нь төрийн өмчийн малыг хулгай хийсэн хүн. Хоёрдугаарт нь иргэдийн малыг хулгай хийсэн хүн гэж. За ингээд энэ ногдох ялыг бол хид хідэн зэрэг болгосон. Нэгээс 2 мал хулгайсан хүнийг бол арай хөнгөн шийдэх. За тэгээ 3-аас 5 мал, 6-аас 9 мал хулгайсан. За 10-аас дээш мал хулгайсан, 20-с дээш мал хулгайсан, 30-аас дээш мал хулгайсан гэж ингэж 6 ангилаад
30-аас дээш мал хулгайсан хүнийг бол тэр улсын эмчийн малч бай, хувь хүний малч бай хулгайлаад хулгай хийсэн бол тэрнийг одоо хохирлын барагдуулсан байдгийг гэсэн цаазаар авна гэсэн ийм хатуу заалт орж ирсэн. За тухайн үеийн Монголын эдийн засгийн үндэс бол үндсэндээ мал байсан. Тийм учраас энэ мал хамгаалах талаар бол маш онцгой анхаарч ирсэн. Одоо ийм зүйл байж байгаа. За мөн энэ санхүүгийн мөнгө шамшигдуулах, эдэж ашиглах энэ тухай бол одоо бас нэлээд зүйлүүдийг энд хэлсэн байж байгаа. За энд гэр бүлийн тухай үндсэндээ маш тодорхой зааж өгсөн. Юу гэсэн бэ гэхээр зэрэг монголчууд гэр бүл болохдоо шашин үндсэнд харшлах гадаадын хүнтэй гэр бүл болж болохгүй гэдгийг хууль бол зааж өгсөн байж байгаа. За тэрнээс гадна 1913 онд Богд эзэн хаан зарлиг болгож халахын ноёд түшмэд албаны хүмүүс бол одоо хятад хүнтэй гэр бүл болохыг үүр торигдно гэсэн ийм зарлиг болгосон. За энийн үндсэндээ энэ хууль бол туссан. Тэгтээ хятад гэж нэрлэегүй. Энэ нь харь үндэстэнтэй шашин үндэсэнд харьцах харь хүмүүстэй гэр бүл болохыг хориглоно гэсэн. Тэрнээс гадна монголчууд гэр бүл болохдоо хоёр өөр овгийн хүн гэр бүл болох ёстой гэж. За энэ бол тэр цус ойртны гэж одоо ч ярьдаг. За зарим хүмүүс бол энийг яг бас үгүйсгдэг байх. 90 цус ойртны гэдэг бол байдаг байх. За энэ дээр бас сэргийлсэн. За тэгээ гэрийн үеийн бичмлийг хөтлөх тухай 3 жилд нэг удаа тайж албатай тайж язгууртнууд бол гэрийн үеийн бичмлийг хөтлөж байх ёстой. Тэгээ овгоо бол хэрэглэж байх ёстой гэж. Овгоо хэрэглэхдээ бол эцгээрээ биш тэр ургийн овгоор одоо харнууч гэдэг юм уу, боржгонч гэдэг юм уу, одоо хинч гэдэг юм ингээд одоо явах ёстой гэдгийг зааж өгсөн байж байгаа. За энэ хууль зүйлийн бичгт байж байгаа бас нэг зүйл бол гадаад харилцаанд чиглэсэн зүйл байж байгаа. За тэр гадаад харилцааны хувьд бол одоо хөрс зэрэгэлдээ Орос, Хятад, бусад улсын иргэд гэсэн ийм зүйл байж байгаа. Эднүүдийг одоо төрийн найр хоронд яаж урах уу, хаана байрлуулах уу, яаж зочлох уу, гадаадаас ирсэн зочдыг яаж хүлээн авах уу, энэ төр гэдгээ за цэргийн тухай, өртөөний тухай энд бол маш тодорхой заасан байдаг. Өртөө гэдэг бол тухайн үед Монголын албыг залгуулж ирсэн маш чухал зүйл. Өртөө бол одоо судлаачдын бичснээс үзэхэд Өгөөдөө хааны үед жинхэнэ одоо төрийн улсын өртөө байгуулагдсан. Энэ бол 1949 он хүртэл улсын өртөө үйлчилж ирсэн. За энэ өртөөний тухай бол хэд хэдэн дэвтэр байж байгаа. За тэр өртөөгөр явж байгаа хүмүүсийн одоо яаж зочлох уу, яаж хүндлэх үү, зэрэг дэвээр нь одоо харгалзаж үзсэндээ гэсэн юм нарийн заалтууд байж байгаа. Тэр суух хоноод өнжөөд явах гэр орны хүртэл нарийн зааж өгсөн байж байгаа. За цэргийн тухай энд бол маш тодорхой хэд хэдэн дэвтэр хууль байж байгаа. За цэргийг бол одоо маш дээдлж ийсэн. За цэрэг бол ерөөсөө одоо тэр онцгой бүрэн эрэхтэй. Цэргийн жанжныг бол яаж үдэж гаргах уу, яаж ухтаж авах уу, цэргүүд дайн байлдаанд явахдаа ямар одоо байдалтай явах уу, сум, зэвсэг, жад бүх юмдаар бол нэрээ бичсэн байх ёстой. Морин нь бол одоо тэмдэг тайвах ёстой гэдэг бүгдийг зааж өгсөн. Энийг бол манай Монгол улсын батлан хамгаалалт тогтолцооны түүхийг судалдаг улсууд бол маш чухал мэдээлэл авах ус ийм зүйл байж байгаа. За тэрнээс гадна энэ хуульд одоо лам нарын тухай хууль бий. Лам нарын дэг журмын тухай. Лам хүн гэдэг бол жинхэнэ одоо шашиндаа үнэнч ёсоо сагсан ийм гэлэн байх ёстой. Өөр хаашаач одоо хазаах ёсгүй гэдгийг зааж өгсөн. За энэ дээр бол лам нарын тухай бол бас хэд хэдэн зөвлөл гарсан. За энэ зарилгаа тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг бол боловсруулж дуусныхаа дараагаар юм уу боловсруулж явах явцдаа гадаадын хэд хэдэн хуулийг монгол хэлээр орчуулсан байж байгаа. За тухайлах юм бол энд одоо Английн Magna Carta гэж том одоо эрх зүйн акт бий. За энийг бол олон түүхчид мэднэ. За энийг монголоор орчуулсан байж байгаа. Энийг Английн үндсэн хуульд нэрлсэн. За тэрнээс гадна энэ Америкийн үндсэн хууль, 1917 оны зөвлөлт Орос улсын үндсэн хууль, Японы үндсэн хуулийг бүрнээр нь орчуулсан. За мөн Норвегийн үндсэн хуулийн хурлуудын тухай, хууль тогтоох дээд байгууллага, орон нутгийн хурлуудын тухай хэсгийг бол тогтоосон байж байгаа. За энэ бол манай ганцхан манай Монгол улсын үндсэн номын санд бий хэд хэдэн хуулиуд байж байгаа. За өөр газар бол ингэ байхгүй. За энийг бол бас нэлээд эрдэмтэд сонирхож судалдаг. За тэгвэл энийг тогтоосон одоо орчуулсан хугацаа хизээ юм бэ гэдэг бол тодорхой байхгүй. Зүгээр энийг дотор нь уншаад үзэхэд бол 1919 оноос өмнө орчуулсан байна гэдэг нь тодорхой мэдэгддэг. Яагаад мэдэгдэж байгааг нөхөр зэрэг тэнд одоо энэ гадаад улсуудын хууль тогтоох байгууллага бол манай улсын хуралтай адилгүй юм а гэж. Тэгэхээр манай улсын хурал гэдэг бол 1914 онд байгуулагдсан Монгол улсын дээд доод хурлыг хэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол 1919 оноос
өмнө энэ гадаад улсуудын үндсэн хуулийг орчуулсан байна гэдэг нь бол мэдэгддэг. За энэ хуулиудыг орчуулсныхаа дараагаар Намын сүрэн ерөнхий сайдын даалгавраар Эрдэнэтэн цэвэн улсын эрх гэж ном бичсэн. За энэ улсын эрх гэдэг номын гар бичмэл бол манай үндсэн номын санд бий. За тэрнийг 1923 онд Ардын засгийн газраас бас хэвлүүлсэн. Тэр ном нь бол мөн энд бий, хувь хүмүүст бий, бусад номын сангууд бол байдаг. За ингээд 1918 онд одоо орчуул дууссан энэ юу хэвлэл боловсрол дууссан энэ хууль зүйлийн бичиг бол ер нь одоо Монгол улсын энэ эргэцсэн уламжил тогтолцоог судлахад маш чухал их сурвалж болно гэдгийг эцэст нь хэлье. Ингээд анхаар сонсон та бүхэнд баярлалаа.